Тэр 10 аймгийн улааны станц одоо жишээлбэл Өрөнгө аймаг дээр баригдаж байгаа станцын тухайд бол нэг 10 гаруй сая долларын одоо төсөв төртөгтэй. Монгол төгрөгөөр тооцох юм бол нэг 50 гаруй тэрбум төгрөгийн л одоо төсөв төртөгтэй ийм төсөл байгаа юм л да. Нэг их овоож уцсан чинь бас байхгүй нэг аймгийнх нь. Тэгээ одоо 45% гүйцэтгэлтэй гэхээр дахиад нэг 20 гаруй тэрбум төгрөг байвал дуусчмаар санагдаад байгаа. Тэгэхээр ер нь энэ гэрээгээ бүр зуцлаад тэртээдэргүй энэ Солонгосын Экзим банкных чинь зээш штэ монголчууд дахиад хойч үе төлн ирээдүйд хүүтэй төлн одоо бүр хүүгийн төлөөд явж байгаа. Тэгтээ энэ зэрэг ингэ төсвөөрөө дуусгачих болдгоо юм уу? Энэ дээрээ ер нь зөрөгтэй шийдэл авч бол арга хэмжээ авч болдгоо юм уу гэдэг нэг асуулт. Хоёрдугаарт энэ Хангайн бүсийн 3 аймагт нэг 10 мегаваттын сэргээгт хэрчим хүчний төсөл одоо яригдж байгаа. Тэг ийм юм хийх шаардлага ер нь байгаа юу? Энийг ер нь дэмжих үү? Энэ одоо хийчихвэл уг нь зүгээр байдаг. Тэгээ энэ дээр бас нэг таны байр суурийг сонсъё. За, Чойжилсруу сайдын микрофоныг өгье. За, Хосвэр сайд яг ийм таны яриад байгаа хувилбар байна шүү дээ. Хэрвээ энэ Солонгосын талын дүгнэлт дээр хэд өндөр үнэтэй дуусах төсөв гарч ирэх юм бол энэ гэрээг цуцалж аль талдаа хариуцлах тухай ярих асуудлыг хүндэн. Боломж нь одоо байгаа тэр төсвийгээ хүрээд нэг гэтрүүлэхгүйгээр ойролцоодоо дөнгөөр байх юм бол энэ Солонгосын Корея Экзим банкны санхүүжилтээр нь дуусгах гэдэг ийм л байр суурьтай. Энийг ямар ч байсан 2026 оны 3 сард заавал эхлүүлнэ. Тэгээ чадвал 2026-аас 27 оны халаалтын улирлаас эхлэхээс өмнө болно. Шид дуусгачмаар л төсөл. Тийм их нарийн төвөгтэй юм байх гэдэг өөрийн зуух юм шүү дээ. Их төр өөрийн зуух л байгаа. За энэ сэргээгдэхин тухайд бид нэр энэ төвийн биштэй бол Дахиад яах вэ? За, Чойжилсруу сайдад микрофон өгье. За, ийм байгаа. Төвийн биштэй бол бид нөгөө сэргээгт эрчимгэж холбоолох орон зай докторчлөлтийн хувьд их төвөгтэй байна. Дундгов аймгийн сайн цагаан сум дээр нэг 100 мегаваттын салхины цахилгаан станцыг одоо сэргээгт эрчимгчний тухай хуулиар уралдаан сонгон шалгуурлалтаар зарлж үзье гэдэг нэг юм зүйл яригдж байгаа. За, зүүн биштэй 65 мегаватт байхаа одоо ойролцоо бид нар чинь 55 мегаватт. Баруун биштэй 65 байна. Одоо яг 60 мегаваттын хөтөн чадалтай холбогдох батарейтай ийм төслийг баруун бис зүүн бис хоёр дээр зарлахаар 2026 оны 2 дугаар хуулиар зарлахаар ийм бэлтгэл ажил хийгээд явж байгаа. Ийм байдалтай байгаа. Тантаа санал нэг бусад юунууд дээр нэм тогтургүй их өсвөр чинь их төвөгтэй байна.